The Nature Conservancy олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүд нь нутгийн малчид иргэд бэлчээр, ус, ой гэх мэт байгалийн нөөцийг хамтран хамгаалж зохистой ашиглах зорилго бүхий сайн дурын зохион байгуулалттай бүлэг юм. Энэ нь малчдад өсөж төрсөн амьдран суугаа нутаг орондоо эзэн нь байж бэлчээрийн доройдлыг бууруулж тогтвортой амжиргаа орлогоо нэмэгдүүлэхэд дэмжлэг болдог. Хотонд нөхөрлөл. Баян Түмэн сумын хотонд 4-р багт байрлах хотонд нөхөрлөл 2003 оны 5-р сарын 20-нд байгуулагдсан 22 өрхийн 44 гишүүнтэй Эрдэнэбаяр ахлагчтай. 3 шар бүрд нөхөрлөл. Баатарсүх ахлагчтай 3 шар бүрд нөхөрлөл Баян Түмэн сумын хотонд 4-р багт байрладаг. 2020 оны 7 сарын 31-нд байгуулагдсан 20 өрхийн 40 гишүүнтэй 2021-2023 онд жижиг төслийн санхүүжилт авч булаг хашиж мод тарьсан. 10 жаргаланд нөхөрлөл. Тэгш жаргал ахлагчтай 10 жаргаланд нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байралтай. 2022 оны 5 сарын 9-нд байгуулагдсан 14 өрхийн 28 гишүүнтэй Зүрхийн тал нөхөрлөл. Бүрөвдөр жахлагчтай зүрхийн тал нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрладаг. 2022 оны 3-р сарын 20-нд байгуулагдсан 12 өрхийн 24 гишүүнтэй Жаргаланд нөхөрлөл. Энх бол ахлагчтай жаргаланд нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрлалтай. 2023 оны 10 сарын 25-нд байгуулагдсан 19 өрхийн 38 гишүүнтэй Энгэр хашаат нөхөрлөл. Хүрлбаатар ахлагчтай Энгэр хашаат нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрлалтай. 2023 оны 11 сарын 9-ний өдөр байгуулагдсан 34 өрхийн 68 гишүүнтэй Хэрлэн нөхөрлөл. Монголд ахлагчтай Хэрлэн нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрлалтай. 2023 оны 6 сарын 29-нд байгуулагдсан 23 өрхийн 26 гишүүнтэй Хоёр мэлхийд нөхөрлөл. Баасанчав ахлагчтай 2 мэлхийд нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрлалтай. 2023 оны 10 сарын 25-нд байгуулагдсан 14 өрхийн 28 гишүүнтэй Хулстай нөхөрлөл. Өнөр бүргэл ахлагчтай хулстай нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрлалтай. 2023 оны 5 сарын 25-нд байгуулагдсан 16 өрхийн 32 гишүүнтэй Сүүл нуур нөхөрлөл. Хүрэлсүх ахлагчтай сүүл нуур нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрлалтай. 2023 оны 5 сарын 24-ний өдөр байгуулагдсан 15 өрхийн 30 гишүүнтэй Баян цагаан нөхөрлөл. Энх жаргал ахлагчтай Баян цагаан нөхөрлөл 2022 оны 11 сарын 22-нд байгуулагдсан сумын төв цагаан дэрс 1-р багт байрлалтай 10 өрхийн 20 гишүүнтэй Баян булаг нөхөрлөл. Энхбаатар ахлагчтай Баян булаг нөхөрлөл Баян Түмэн сумын хотонд 4-р багт байршилтай. 2024 оны 3 сарын 11-нд байгуулагдсан 18 өрхийн 36 гишүүнтэй Бор өндөр нөхөрлөл. Буян хишиг ахлагчтай бор өндөр нөхөрлөл Баян Түмэн сумын жаргаланд 2-р багт байрлалтай. 2025 оны 3 сарын 27-нд байгуулагдсан 19 өрхийн 38 гишүүнтэй Баян дөхөм нөхөрлөл. Цог бадрах ахлагчтай Баян дөхөм нөхөрлөл Баян Түмэн сумын үлзийт 3-р багт байршилтай. 2025 оны 5 сарын 24-нд байгуулагдсан 20 өрхийн 40 гишүүнтэй Марцын ухаа нөхөрлөл. Бат төгс ахлагчтай Марцын ухаа нөхөрлөл Баян Түмэн сумын үлзийт 3-р багт байрлалтай. 2025 оны 4 сарын 20-нд байгуулагдсан 14 өрхийн 28 гишүүнтэй Жаргалын худаг нөхөрлөл. Эренцэн хаан ахлагчтай жаргалын худаг нөхөрлөл Баян Түмэн сумын үлзийт 3-р багт байрлалтай.
2025 оны 4 сарын 29-нд байгуулагдсан 14 өрхийн 27 гишүүнтэй.